Улсын хурлын дарга инх болд энэ сарын 6-наас 7-ны өдрүүдэд Сэлэнг Дархуул аймагт ажиллан аймагуудын удирдлагуудтай уулзаж орон нутгийн ажил байлтай танилцсан, бондын хөрөнгөөр санхүүжсэн төсөл хэрэгжүүлж байгаа үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Сэлэнг аймгийн засаг дарга Бүрэнбат улсын хурлын даргаыг угтан авч аймгийнхаа цаг үеийн асуудлаар танилцуулах хэсний дараа хэл гайлын зөрчил өнөөдрийн нөхцөл байдал болон мянган айлын орон сууцны хөтөлбөрийн талаар улсын хурлын дарга асууж сонирхсон. Мөн энэ үеийн нутгийн өөрөө удирдах байгууллагын чадхыг бэхжүүлэх төслийн хүрээнд орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг чадахжуулах сургалтын нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэлсэн. Улсын хурлын дарга инх болд хэлэхдээ төвлөрлийг сааруулах, нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчлэгийг сайжруулах, орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадхыг дээшлүүлэх зорилгоор 2013 оны 3 дугаар сард улсын хурал нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн хооронд хамтын ажиллагааны санамж жижигт гарын үсэг зурснаар нутгийн өөрөө удирдах байгууллагын чадварыг бэхжүүлэхийн төсөл хэрэгжиж эхэлсэн. Тус сургалтын нээлтэнд мөн улсын хурлын гишүүн Монгол улсын сайд засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Баярцогт, улсын хурлын хамгааллын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Болдоотор нар оролцсон. Үүний дараа улсын хурлын дарга Сэлэнг аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Бүсийн онцлогооны төв болохоор өнгөрсөн оны 2 дугаар сард тус эмнэлгийг бүрэн тоногдсноор Монгол улсын хэмжээнд 2 дугаар шатлалын эмнэлгүүд дундаа хамгийн сайн тоногдолтой эмнэлэг болжээ. Мөн энэ өдөр улсын хурлын дарга инх болд Алтан булаг чөлөөт бүсэд ажиллан үйл ажиллагаатай танилцсан юм а. Тус чөлөөт бүсийн захирагч Тогтгоёр 2013-аас 2015 оноод хийж гүйцэтгэсэн ажлаа улсын хурлын дарга танилцуулсан. Танилцуулгын дараа улсын хурлын дарга инх болд өнгөрсөн хугацаанд улсын төсвөөс хичнээн төгрөгийн санхүүжилт авч ямар ажлуудыг хийж гүйцэтгсэн талаар тодруулсан. Алтан булаг чөлөөт бүсийн захирагч Тогтгоёр өнгөрсөн 2 жилийн хугацаанд улсын төсвөөс нийтдээ 19 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Үүгээр цэвэр усны асуудлыг бүрэн шийдсэн бөгөөд бохирын шугамшилжээний ажил талаас 80% гүйцэтгэлтэй явж байна. Энэ ажлыг дуусгаад 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Түүнчлэн захиргаан, зам, дулааны станц зэрэг дэд бүтцийн асуудлыг концессийн гэрээгээр шийдвэрлэх шаардлага байгаа гэлээ. Улсын хурлын дарга инх болд 10 тэрбум төгрөгөөр нэг сумын төвийг бүрэн тогтчулдаг байтал танаа чөлөөт бүс 19 тэрбумын төсөв авсан байна. Гэтэл бохир усны шугамаа Алтан булгаас Сүхбаатар хүртэл татахаар төлөвлөсөн нь инженерийн шийдлийн хувьд оновчгүй. Эдийн засгийн хувьд өрөлгөн бодлого болсныг шүүмжиллээ.